Ардны сайхан дуунууд одоо дандаа ахуй амьдралын холбоотой хайр сэтгэлийн одоо хүний амьдралын баяр жаргал гуниг баясал бүхнийг л одоо хамруулсан ийм сайхан дуунууд байдаг. Таалдунсан жавар гэж одоо тэр дуу чинь бас л жороо сурваагүй моригон болвол жологийн татаад юугаа хийх вэ? Зовлон үзээгүй намайгаан болвол зодод занчаад юугаа хийх вэ гэж бас л их сургамжтай байгаа юм л да. Тэгээ арилжаа сураагүй моригон болвол амын татаад юугаа хийх вэ? Ажил сураагүй намайгаан болвол аашил загнаад юугаа хийх вэ гэж. Гэт одоо бас ажил сурахгүй байвал ямар бас л энэ одоо их л сургамжийн дуу. Ер нь бол одоо хүнд яг ингээд утагчлаад бодох юм бол дандаа л одоо цаанаа л нэг тийм санаа агуулсан л дуунууд байдаг гэж бодож байна.
Манай ээжи их сайхан ардын дуунуудыг их сайхан дуулдаг байсан. Тэгээд ээж маань одоо эхийн ач, бүрэн хаалгатай дэлгүүр гэдэг энэ олон сайхан ган төмөр гэдэг дуунуудыг дуулдаг байсан. Тэгээд ээжийнхэн дуулсан одоо яг ер нь одоо ижигийнхэн дуулсан манераар л одоо ер нь бол дуулж сурсан л да. Тэгээд дараа нь үндэсний дуу хөгжгийн түмэн эгчуулахт ажиллаж байхдаа Монгол улсын гавьяач жүжигчин Үеийнч гавьяат одоо Балдан цэрэн гэж түүний хань энэ хоёр сайхан уран бүтээлчтэй хамтарч ажиллах юм сайхан зовшин таарсан. Тэгээд Үеийнч гавьяатаас бол би ардын дуунуудыг дуулах арга барилыг ер нь нэлээд сайн одоо би бол өөр хоолойтой л дээ. Гэхдээ л ер нь ардын дууг ингэж ухаарч ингэж дуулдаг юм байна гэж бол бас нэлээд их зүйлийг одоо сурч авсан гэж боддог.
Аргагүй амраг гэдэг дууг бол хүн одоо ингээд нууцгай чиг ханилсан чи бидэн хоёр гээл дуулахаар нууц амрагийн тухай дуул гэж боддог. Бид нар ч гэсэн тэгж боддог байсан. Тэгэд би нилээд олон хүний судалгаанаас сонсож байсан. За яг ер нь бол одоо бүсгүй хүн залуу багадаа ингээд одоо дээр үед ингээд хүнд богтлогдоод явдаг гэсэн тийм ээ. Ингээд богтлогдоод явсан хүн одоо ардаан байгаа яг хайртай хүнээ санан дурсаж тэгэд дуулсан дуу гэж хүмүүс ярьдаг юм байлээ. Тэгэхээр энэ бол одоо яг одоо бас нэг тийм шалиг завхгүй дан биш. Хамгийн гол нь одоо чин сэтгэлтэй хүнийхэн тухай л одоо дуулсан дуу юм а гэж боддөг юм а.